За юу вэ? Би чамаа сайн байгаа байх гэж найдаж байна. Тэгээд би зүгээр өнөөдөр үхэл болон амьдралын талаар ярилцъя гэж бодсон байхгүй юу. Тэрнэгэдээ бол амьдрах гэдэг маш зоригтой алхмуудын нэг гэж би боддог. Үнэхээр зоригтой маш их зүйлийг төвчгээс өр аргагүй үед амьдралд угаасаа тохиолддог. Үхлийг ч гэсэндээ би нэг тэгж амар буруутгахгүй. Мэдээж хүмүүс үхэл гэхээр те дандаа ингээл за ямар ч гэсэн диваажн там энэ төр гэл эсвэл үхэн гэдэг чинь өөрөө нэг тийм амин хуваа хичээсэн сонголт байна те. Гэтэ хинж тэр хүнийг үхэл гэдэг зүйлийг сонготлоо юу туулсныг мэдэхгүй байхгүй. Тэр хүн үнэхээр маш урт хугацаанд төвчсөн эсвэл магадгүй үнэхээр төвчээр нь тасарсан бол тэр хүн үхэл гэдэг зүйлийг сонгож иж болно те. Тэгэхэд зүгээр л ингээд бид нар хин нэгнийг ойлгохын тулд бид нар тэр хүний биед нь орж үзэх шаардлагатай. Тэр хүнийг үнэхээр ойлгоё. Гэхдээ бидэрт тийм боломж байхгүй учраас бид нар хин нэгнийг бүрэн сэтгэлээсээ ойлгох боломж байхгүй байхгүй. Тэр хүний юу туулж байгааг эсвэл бид нар алхам бүгд нь хамт байхгүй байгаа учраас тэр хүнийг юу мэдэрч байгаа, юу бодож байгаа, ямар нөхцөл ямар байсныг мэдэхгүй байгаа учраас бид нар тэр хүнийг бүрэн сайн мэдэх боломжгүй. Тийм байж иж эцтэй үхэл гэдэг бол чи амин хуваа хичээсэн байна. Эсвэл чи ийм байна, тийм байна гэж хэлэх нь үнэндээ жоохон утгагүй санагддаг. Тэг яг хуу зүгээр философик байдлаар ч юм уу би угаасаа юмыг аягүй философик байдлаар боддог учраас нэг бодлын бид нар үрд амьдрахгүй байгаа нэг бодлын аягүй сайхан санагдаж байгаа. Магадгүй бид нар энэ хിവэрээ дор хаяж мянган жил амьдардаг байсан бол үнэхээр там шиг санагднах. Мянган жилдээ энэ бүх зовлон эсвэл энэ бүх хэцүү мэдрэмжүүдийг ингээд мэдэрч амьдрах учраас ямар ч байсан за нэг сайндаа 100 хүрэх ч юм уу те хөвчлэнийг 60 70 энэ төргээд байгаад нь бол нэг бодлын баярлах хэрэгтэй зүйл юм шиг. Магадгүй үхэл байгаа учраас бид нар магадгүй амьдралыг илүү үнцэнтэйгээр мэдэрч болно. Үхэл байгаа учраас бид нар магадгүй цаг хугацаа гэдэг зүйл ингээд дуустдаг. Тийм болохоор тэр хугацаанд илүү зоригтой ч юм уу илүү нэг тийм амьдрсан шиг амьдрах хэрэгтэй мэн гэдгийг бас ойлгож байгаа. Тэгэхээр нэг бодлын үхэл гэдэг зүйл бас байгаа учраас тэр чинь нэг бодлын сонголт ч гэх юм. Нэг бодлын нэг тийм эрхчлөө шиг надад санагддаг. Заавал хүн амьдрах албагүй шүү дээ. Яг үнэндээ. Яг үнээр ихээр заавал хүн амьд байх алба байхгүй. Гэтэ үүгээрээ би ингээд зааж ингээд амьдрахыг хүсэхгүй бууж өгвөл ингээд үхээрээ гэдэг санааг бол ерөөсөө илэрхийлэхгүй. Энэ зүгээр л философик байдлаар гэсэн үг шүү. Ерөнхийдөө юмыг утга учраар нь дүгнж бодож байгаа гэсэн үг шүү дээ, тэ. Тэгэл зүгээр бодоод үзэнгууд хүмүүс айгүй юмыг өнгөцгөн дүгнэх нь айгүй их юм шиг санагдсан байхгүй. Зүгээр л яг ингээд юу гэдэг заримдаа би ингээд мэдээж годамжинд юу гэдэг ингээд архиугаад ч юм уу ингээд хэцүү амьдралаар амьдарч байгаа хүмүүс байгаа. Гэхдээ тэр хүмүүсийн ард үргэлж ямар нэгэн шалтгаан байдаг. Тэр хүмүүс өөрсдөө хүссэндээ архиугаад яг өөрсдийн хүслээрээ ууж иж болно. Гэхдээ тэр хүмүүсийн архинд орсон шалтгаан янз бүр байж болно. Магадгүй хүмүүс үргэлж тэр шалтгааныг мэдэхгүй шүү дээ. Магадгүй автослоор эхнэр хүүхдээ алдсан ч юм уу. Эсвэл ямар нэгэн байдлаар амьдралд нь хизээж тэр зүйл өөрөө ингээд сэтгэл зүгээрээ давах боломжгүй тэр хүнд нөхцөл байдалд орсон учраас зүгээр л үхий үхэж чадахгүй зүгээр амьдрал бууж өгөө тэгээ зүгээр архинд ороод ингээд явж иж болно шүү дээ. Бид нар үнийг ингээд үүс хар байхгүй тэр хүний амьдрал юу болсныг бид нар анхaalтай сайн мэдэхгүй байгаа учраас. Тэнгууд зүгээр л бид нар яг ингээд хин нэгний биед нь амьдралд нь орж үзээгүй байж тэр үхэл гэдэг сонголтыг нь аюух үүсгдэг те бити үг те одоо жишээ нь ингээд барилга дээрээс ингээд харагддаг шүү дээ. Ингээд хүн өсрөхөө байж хахад ингээд мэдээгээр гардаг ч юм уу ингээд энэ тэнд ингээл гараал ингээл хүн амиа оролтхыг ингээ завцсан байна ингэсэн байна гэл тэгдэг. Гэхдээ яг үндэ хүмүүс бити амиа хорлоо гэж байгаа мөртлөө тэр хүн дээврээсээ үсрэхэ болоод ингээ бууж ирлээ гэж ботход за тэр хүнийг ингээ даварцсан үхлээс ингээ холдуулсан одоо тэгэл хинт чамаа байхгүй шүү дээ. Тэр хүн дахиад тэр новшин мэдрэмжээ мэдрээд дахиад тэр амьдралын хэцүү зүйлсээ туулаад явах нь дахиад хэцүү. Тэгэхэд яг ингээд юу гэдэг тэр хүн үнэхээр тэсч чадахгүй учраас амьдрал бууж өгөөд өгөх замыг сонгож байгаа. Тэгэхэд тэрийг нь ч гэсэндээ өгөхгүй байхад нэг бодлын бас аимшигтай юм шиг санагдахгүй байна. Надад л жоохон бас ядаргаатай аимшигтай юм шиг те. Тэгэнгүүт би ингээд заримдаа аним үздэг. Аним үзэж явах дунд надад хамгийн таалагдсан аним болвол Vinland Saga гэдэг аним байгаа байхгүй. Тэр аним бол үнэхээр гоё санагдсан. Ялангуяа тэр гол дүрийнх нь хөгжүүлж гэдэг юм уу. Утга санаа нь айгүй гоё санагдсан байхгүй. Тэгэхээр тэр анимд яг юу гэж гарч ирж байна вэ гэхээр үнэхээр бид нар ингээд ирээдүйд сайн сайхан зүйл болно гэж найдаж амьдардаг те. Ирээдүйд одоо байгаа хэцүү зүйлсүүд бүгд багасаад ингээ сайн сайхан ирээдүй байгаа байх гэсэн итгэл найдвараар бид нар амьдарч идэг. Гэвч яг үнэхээр ирээдүйд тийм зүйл тохиолдох уу? Яг үнэхээр тийм зүйл бий болох уу? Яг үнэхээр гарч ирэх үү? Тийм сайхан зүйлсүүд гарч ирэх үү? Тэр нь угаасаа ямар ч тодорхойгүй шүү дээ. Тодорхойгүй зүйл дээр бид нар зүгээр л тийм зүйл дээр зүгээр ингээд итгэл тавиад ингээд найдвар тавиад амьдарч байгаа байхгүй. Тэг үнэхээр амьдралаа гэж чиний амьдрал сайхан зүйл тохиолдох албатай юу? Тэ заавал тохиолдох уу? Тэр үнэхээр хинч хэлж мэдэхгүй шүү дээ, тэ. Амьдраад байдаг сайхан зүйл мөрөөдөд байдаг насаараа яг хүссэн шигээ сайхан амьдрч чадахгүй амьдрал нь дуусч байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгэхэд яг юунд найдаж яг ингээд эцэстээ юуг хүлээж итгэл найдвар тавьж амьдраад байгаа юм бэ
гэх мэтчлэн тэ. Тэгээ би энэ тал дээр нэг зүйл бодсон байхгүй. Тэрний юу вэ гэхээр бидний амьдралд ингээд мэдээж хэцүү зүйлсүүд тохиолдож байгаа. Гэхдээ бид нар одоо юу гэдэг ирээдүйд сайн сайхан зүйл болно гэж итгэл найдвар тавьж амьдрч явж байгаа ч гэсэндээ бид нар зүгээр л илүү зовлонгоо сайн дааж чаддаг болсон байл яах вэ? Илүү сайн зовлонгоо тисч чаддаг. Эсвэл зүгээр хүлийн зөвшөөрчдөг гэх юм уу? Одоогоос ингээд 2 3 жилийн өмнөх би өөрийгөө ингээд бодоход тэр үед за ингээд хэцүү байсан те. Одоо сайхан байна уу? Үгүй те. Нэг бодлын үгүй. Тэгмээд тэр үед би ингээд хэцүү байхдаа за ирээдүйд 2 3 жилийн дараа бүх зүйл сайхан болж магадгүй гэсэн итгэл найдвар би амьдарч явж байгаа. Тэгээ 2 3 жилийн дараа одоо миний амьдрал сайхан байгаа гэхээр үгүй. Тэгмээд би зүгээр л магадгүй өдийг хүртэлх хугацаанд би тэр зовлон тэр хэцүү зүйлсүүдийг зүгээр л маш сайн төвчл сурсан байх, маш сайн дааж сурсан байх. Хүн жаргалаа даадаггүй мөртлөө зовлонгоо даадаг гэдэгтэй адилхан зүгээр л за ирээдүйд сайхан болж магадгүй гэж зовлонгоо тисэлэдэг. Тэгэл цаг хугацаа өнгөрөөд яваад дуустдаг юм шиг те. Үүн дээрээс би яг хинт ч хэлж байгаагүй нэг бодолч гэх юм уу, нэг өөрөөртөө өгсөн амлалт ч гэх юм уу, тэр зүйлийн талаар ингээд хуваалцъя гэж бодсон байхгүй. Миний 10 жилийн дурсан ч амар новшин байсан. Би 10 жилдээ айгүй дургу хүмүүс шиг тэгэж одоо юу гэдэг 10 жилдээ буцаж очимоор гэсэн бодол надад ямар ч байдаггүй. 10 жил миний хувьд бол жоохон тийм муухай өнгөрсөн новшин дурсан зүйл айгүй ихтэй байхгүй. Тэгээ би айгүй олон сургууль сольж исэн учраас надад нэг тийм анги хамт олон гэдэг хүмүүс ч байхгүй те. Ер нь дандаа нэг тийм новшин л айгүй их олон жилүүд өнгөрсөн. Тэгээ би яг 10 дугаар ангидаа гэдэг чинь 15 автай байсан баха. Тэр үедээ би яг амьдрал бууж өгсөн. Зүгээр ингээд бүх зүйл новшин санагдаад надад ямар ч гэрэл хийгээ байгаагүй санагдаж байгаа учраас би зүгээр яг өөр өөртөө нэг зүйл амлаж исэн тухай үедээ. Би 18 хүрээд би яг 10 жилээ төгсөөд би зүгээр амиа орлоо. Би зүгээр амиа орлоо те. Тэгээд тэр хүртлээр би зүгээр хийх хүссэн бүх зүйлээ хиймээр байна. Би ингээд янз бүрийн сонирхолтой зүйл туршиж үзээд зүгээр л ингээд жоохон амьдралыг enjoy хиймээр байна. Ягаад гэвэл надад ирээдүй гэж байхгүй учраас би зүгээр л тэгээ 2 жилийн дотор 3 жилийн дотор би зүгээр л яг хүснээр амьдраа тэгэл би зүгээр амиа орлоо гэж би өөрөөсөө амлалдаг үт юм уу. Амьдарч исэн ч гэх юм уу тэр хугацаанд. Тэгээ ерөнхийдөө бол би 10 жилдээ яг тэгэж өөртөө амлалт өгснөөсөө хойш хичээл номдоо ч анхаарахаа болоод ерөнхийдөө бол зүгээр л бүх зүйл ингээд гармууд нь хайцсан байхгүй. Тэгээ би яг тэр хугацаанд юу ч сураагүй, юу ч мэдчих аваагүй. Тэгээ одоо ингээд харахад би аливжин ингээд хойр гарцсан, ингээд гадаад ингээд сураад ингээд ажиллаад байж байгаа. Тэгээд энэ мэдрэмж бол айгүй сонирн байна. Яг өдийг хүртэл. Тэгэл ерөнхийдөө суулаад өгснөхийн дараа би тодорхой хэмжээнд өөрчлөгдөө. За ерөнхийдөө дахиад оролдоод үзье, дахиад амьдраад үзье. Магадгүй дахиад нөгөө ирээдүйн сайн сайхан зүйл болж магадгүй гэдэг байдлаар үргэлжлүүлэн амьдарсаар ирсэн. Тэгээд одоо харахад ямар ч байсан амьдарсаар байгаа. Гэхдээ нэг амар гоё сайхан зүйл болоод байгаа зүйл байхгүй. Гэхдээ ямар ч байсан өмнөгшгөө яг үхэн гэхгүй. Гэхдээ мэдээж үе үхэх талаар аягүй их бодол орж ирдэг нь угаасаа ойлгомжтой. Тэгээ зүгээр яг заримдаа надад нэг тийм үхчих юм болвол би айгуугаа чөлөөлөгдөх юм шиг санагдав. Айгуу нэг тийм миний гоё сүнс чөлөөлөгдөөд ингээд амар тайвшрах юм шиг. Яг одоо би нэг тийм хавх үрхэнд орцсон юм шиг те нэг тийм заавал амьдрах хэвээр заавал ингээд олон нийтдээ ингээд хөл зэрэгцүүлэн алах хэвээр заавал ингэх ёстой гэсэн нэг тийм дарамтанд амар амьдраад байгаа юм шиг. Тэгээ зүгээр юм их чөлөөгүй зүгээр л нэг тийм хархны уралдаан гэж хэлэхтэй адилхан яг юуны төлөө яах гэж яваад байгаа мэдэхгүй зүгээр л ямар ч сан уралдах хэвээр нэг тийм уралдаанд орчихсон юм шиг хэвчтэй юуны төлөө гэж те. Тэгэхээр ерөнхийдөө болвол жоохон философик байдлын үүднээс үхэл гэдэг зүйлийг би эзэж муухагаар буруу зүйлээр харж байгаагүй. Би өмнө нь мэдээж үхлээс айдаг байсан. Гэхдээ одоо бол нэг үхлээс айдаггүй. Ерөнхийдөө бол тэгэл амьдарч байгаад миний цаг ирвэл би ингээд байхгүй болно. Тэгээд байхгүй бол нэг бодлын тийм ингээд магадгүй 50 гоё тавьчих магадгүй байх гэдэг утгаараа бодож байгаа. Гэхдээ ямар ч байсан үхэл гэдэг зүйлийг нэг тавих шаардлага байхгүй байх. Ерөнхийдөө хэцүүж гэсэндээ амьдарсаар л байх хэрэгтэй. Амьдрна гэдэг нь өөрөө асар их зориг учраас амьдрна гэдэг өөрөө хүн болгоны бас төвчгэр зүйл биш. Амаргүй зүйл. Жилд олон мянган хүн, олон сая хүн амиа хорлдог учраас амьдрах нь өөрөө хүн болгоны чадах зүйл биш. Тэгэхээр үхлийг урьдчилж тавих шаардлага байхгүй. Ямар ч цаг нь ирвэл тэгэл дуусна ойлгомжтой учраас зүгээр л хамгийн гол нь амьдсан шиг амьдрах хэрэгтэй. Зүгээр л өөрийнхөө хийсэн бүх зүйлээ сэтгэлээсээ тэ өөрийнхөө дуртай зүйлүүдээ хийж тэгэж амьдрах нь л эцэстээ амьдралын утга учир болохоос чи
юуны төлөө яваад байгаа ч мэдэхгүй зүгээр л нийгэм юм байгаа учраас зүгээр л хүмүүс ийм зүйлийн араас хөдөлж байгаа учраас би ч гэсэндээ явах хэрэгтэй гэдэг утгаараа оргуу хоосон зүйлийг хөөж амьдрах нь өөрөө тэгэл чиний дотоод хүний чинь сүнсийг чинь зүгээр л алж байгаас ямар ч ялгаа байхгүй. Тэгээ нэг иймэрхүү бодлууд айгүй их сүүлийн үед бодогдлоо. Тэгээд заримдаа мэдээж өгөх талаар айгүй их би боддог. Ерөнхийдөө хинч хүний одоо юу гэдэг нэг бодлын зүгээр шулуухан хэлэхэд хүмүүс миний бодол таалагдахгүй байж болох ч гэсэндээ миний хувьд бол зүгээр л өхөн гэдэг тэр хүний сонголт те. Тэр хүн үнэхээр амьдрах нь өөрөө өхлөөс илүү хэцүү санагдаж байхад яагаад тэр хүнийг буруутгах ёстой гэж яагаад тэр хүнийг тэгэж хүчлэх ёстой гэж үнэхээр тэр хүнд амьдрах итгэл найдвар байсан бол тэр хүн бүх талаар язж бодохгүй байх байсан. Тийм учраас тэр хүний л сонголт гэж би бол хувьдаа бодож байна. Тиймээс ямар ч л байсан бүхлийг үрдэл болох шаардлагагүй. Гэхдээ ямар ч байсан амьдрахыг хичээсээр байх хэрэгтэй. Амьдрал гэдэг бол зүгээр л нэг удаагийн чамд өгөгдсөн энэ тоглоом. Тэгээд энэ тоглоомд чи өөрийнхөө хамгийн хүссэн зүйлийг хийж, өөрийгөө хөгжүүлж энэ амьдрал гэдэг тоглоомыг амттайгаар тоглох хэрэгтэй болохоос хизээж бити өөрийнхөө сүнсийг өхүүлж тэгэж дургу зүйлээ хийж ингээд жоохон яал болгож бити амьдраарай. Яал болгож бити тоглоорой. Тэгэхээр нэг иймэрхүү зүйлсийн талаар л ярилцъя гэж би бодлоо. Тэгээд ингэж бодлоо хуваалцаж толгоо жоохон хоосолж юм уу гоё ингээд ярилцахыг хүслээ. Тэгээд ямар ч байсан энэ хүртэл хамт сонссонд баярлалаа.